За 1,380,000 subscriberстай хүний контентэнд хідүүлээ орсон. За тэгэд нэг юм ярих заяа guys. Яг энэ юу руу явж явах, тэмцэн рүү явж явахад би чинь байрны засвар масвар гэж сүлд заал авсан нь баг 3-4 сарын өмнө байсан. За тэгэд яг өмнөх өдөр нь Grimix надлуу яриад юу гэсэн бэ гээл тэмцээн болох гэдэг нь про орох уу гэхээр за орё доо гэд. Тэгээ ер нь бол очоод зүгээр нэг хит хожигдчихвол хараад ирий. Буцаад гэртээ харж ирий гэсэн зорилготой явсан тэмцээн шүү за. Бид нар одоо суглааны аргаар шийдэх гэж байгаа. Нэг бөмбөлөг аваад явна. Welcome to the channel brother. Өнгийг сонгосон оролцогч нар хоорондоо таарж байгаа. Өнгө биш зөвхөн тоо байх юм бол гоц мөргөж дараагийн шат руугаа шууд орж байгаа гэсэн үг. Би гоц мөргсөн шүү дээ нэрээ. 6 оноо авсан нь эсвэл 5 минутанд хамгийн их оноо авсан нь ялгч болно. Ингээд тэмцээнээ эхлүүлцгээе. Эхний тулаан Содогийн эсрэг онооны. Би Содогоос амар хүлээлттэй байсан шүү дээ. Нэг фит болцсон. Тэгээ цаачаа айгүй бэлтгэл. Тэр чи хамт нэлээ их явдаг байсан юм уу? Амар болцсон бах та гэдгсэн чинь. Манай хүн тэгээд Апононы бол нөө жижигхэн бит өгтлөхөр. Жохоо яагаад гэх шиг байсан. Бичлэг гэдэг ютубер юм. Нэг амар хичээс тоглохгүй байх шиг байсан. Тэгээд орж байгаа ахтараас хараад бас ажиллаа. Хайрлж тоглоорой гэж хэлээд. За сайн байна уу? Намайг Grimix гэдэг. Яа. Намайг андороод идэг те. Намайг Grimix гэж андороод. Энэ ямар гоё бодолгүй те. Энэ хэн биш те. Энэ хот зураг авахуулаад байсан. Дараагаас яг жинхэнэ майк шарав замц. авахулсан явж илээ. Тэр өгтөд өмнөх зураг устгасан бахаа гэж найдаж юм. Өсөлтөгчтэй хандаж хэлэхэд би чинь бас хоргоо өндөр те. Энэ өндөр хүнтэй нэг эсрэг нэг бас тодлох нь байна. Гарцаагүй болох үед чанд паслах хэмч байхгүй. Урд чинь би л байх. Яа ингэж эхний тулаан ихтэй бил болсон байна. За хэдүүлээ энийг үзээд яах вэ гэвэл ер нь компьютертэй байрхан контент хийдэг хүмүүс энэ спорт юунаас айгүй хол байдаг юм байна гэдгийг л харахаар юм байлаа. Оо саяныхт юу гэдэг шийдэлтэй. Very easy. Содоо бол өгцгөө өгж ороод хаашаа видеоныхоо дүг чангалах уу? Тим сул байгаа юм уу? Байж байгаа. Энэ яг ингэсэн баха. Mix race чангалахгүй л. Ийм болцсон байгаа хаа яг. Сата хамгаалалт. Би нэрийг сонгосон бол гоё ахгүй юу? Үхчихсэн. Гоц мөргснөөс тоо өртөө даардаг байж. Бат мөрснөөс зүгээр 2-1 нэг хийчих байсан юм байна. Ингээл бүксөө өгж ороод 6 удаа игээд содоо хойжин заавал. Хамгаалалт. Энэ содоо ч хамгаалахгүй нөгөөт нь хийхгүй. Oh yeah. That's how you do it. Апа хийх ёстой 3 юм алтлаа. За сарчин нэмэндээ үзэж штэ. Хоёулаа хэлээсэн. Апа бас амар шидэж байгаа штэ. Алхаж орж ирэл өсрөгчгүй зүгээр нэг ингээл тэгэл нөгөөтг нь орхон батны зэ. За. Оп. Хорвас. Садачаа сөрөн кист нь штэ. Үгүй. Яач вэ сая? Сайн. Пумпко алхаа үз. Хамгаалалт. Яа горо. Заандан сүүлийн 1 минут. Содоо орсон доошоо. Яа. Эсвэл байд. Яа гүсарэрэмт. Одоо өөрийгөө өстө зөвхөж дотроо. Төгсгий. Цаг өрж чинь. Дотлооны цаг. Йоо. Хоёр алхамт яа. That shot was way off guys. Зөндөө шийдсэн шүү чи. Йоо, тойрыг хасаж ядарсан. Йоо, нүдээр хасчихсан шүү. Йоо, нүд хилаачлаа. 5 минутаа барыг дуустал тоглож байгаа юм. Нүд хилаач хамгаал. 8 7 6 5 4 Оп. Бараг л орлоо саяных бол. Энэ содоо ахтайгаа ингээд хэвлэлээ зогсон юм шиг бодсонгүй. Би энэ тус багтаа үнэтэй. Би их цэсэгтэй байна. Bro, audio so sick. What do you mean? Юу нь болохгүй гоо. Let me check my stream. Бацаад. Элэ 1 тест 2 3 4 5 6 7 8 9 10 10. Тест 2 3 4 5 6 7 8 9 10 10.
За энэ одоо ингэ дүүпэнд орно гэсэн. Нэг мэдлэхгүй бол. Гайгүй л юм шүү. Нэг жоохон сулж л та. Шүний мэндэ бро. За нөгөө гримиксийн бичлэгэн дээр хэдүүлэр реакшн хийж байна. Арай л өндөр үнэтэй тоглолчлоо. Амжилт хүсье дүүдээ. Ингээд эхний уучраа дууслаа. Хэдүүлээ дараагийнхаа хоёр уучраатай. Содо тэгээд ямар ч стаминаг болцсон байлээ. Каин өдөөс Джейву. Хоёулаа бүжгэлдэг юм байлээ энэ хоёроос. Самцано лайв стрим хийдэг контент креатор Живу байна. Ер нь бол ийм контент креаторуудтай уулзч хамгийн анхны ивент болохоор ер нь амар сонирхолтой санагдаж байна. Сакс ер нь тоглодог. Ер нь яг хөө спортуудаас нэг юм тоглоё гэдэг саксын тоглодог л та. Гэхдээ бас тийм амар сайн бас биш. Тэгээ зөөлөн. Тэг ер нь л гайс энэ дээр орж байгаа хүмүүс бүгдээрээ л аллаа шүү дээ. Самана Кай гэдэг ер нь их жоо муу нэг тоглодог. Хаяа нэг найзуудтай саксын сооло хүмүүс байлээ гээс. Бэлэт гэж байгаа. Шобой. Yeah. My boys. Амжилтсыг. Центр дээрээс та бүхэндээ Монголын ютуберүүд болон контент хөгжүүлэгч нарын анх дахь аврах шалруулах нэг эсрэг нэг тэмцээн. Содо ч саксны тайлбар хийдэг юм шүү дээ. Түүний эсрэг Живу. За ямар ч сайн хурдан байна энэ хоёр. Харахад бол. Гэтэ ер нь Өмнөх тоглолтоос арай гайгүй бас тээ. Йоо, салтаагаар явуулсан. Кай бол ойр саксан бөмбөр амар хичээлж байгаа. Кайг бол эргэтүүлж ашиг юм. What the fuck? My face is like a fucking zombie, dude. Dude, I look like a fucking zombie. What the fuck? Тэгшиг суугаач юм байна. За Денис Род нэг оноотой дахиад нэмээд бөмбөгөө авсан. Кай ерөөсөө тэр хараа зангалт тэр царай. Тэр зангалтууд. Манай Кайч битэлтэй яасан. Гол нь голтой л та Кайс. Үнэхээр гоолтой. За тэгвэл Живуг харцгаая. Живуг бөмбөгөө барьсан. Эй. Кикбол. За явах гэсэн гэж байна. Яа, блок. За манай Гар доор авахаар л алдаа болчиход идэв юм билээ тий. Шүүгчнэр л зөвхөн дэлхийд ганцхан өөрөө дууддаг цорын ганц хүн байгаа. гараа дээр л ингээ авч байгаа хгүй. Да шийдэлж явах юм биш байгаа даа 3 шийдсэн яа. Хайнал за бөмбөг Живу газ цэвэрлээд отшоо. А энэ нөгөө кино шат шийдэлт мөн үү? Мөн байна ёо. Кай бол энэ дэр оноо илүү хийжсэн аахгүй. Тэгэл саяны шийдэлд ороод за Кайч хожихгүй нэ гэсэн бодлыг бенч дээр байгаа бүх хүмүүс олж авсан за ерөөсөө. Үргэлжсэн яа. Үргэлжсэн. За шокн дундаас Кай амжилсан. Шокн дундаас ажилласан. Живусээ өөрийнхөө голд өөрөө шокнд ороод тоглолтоо өргөжлөхгүй зогсоочлоо. За барьсан, дахиад барьсан. 3-1. Савсан. Йоо энэ дахиад орцсон бол бурхан шууд энэ хүн аврагын нөх байлаа. Тэр сая бас яг зүгээр хийжсэн аа. Зөвхөн баруун гараар залдаг болохоо тийм айгүйц. Гримиксийн Йоо. Кайн давтлоо. Кай бол өгцгөө өгөл ороод авах хэрэгтэй. Өөр нэг Кай юм байхгүй. За саяны шийдэл орсон бол ер нь бол ойлгомжтой болчихлаа. Юу болоод байна? Болгоомж хөвгүүдээ. Адил 3 шийдэл. Яа. За Кай авсан. За сүүлийн давтлоо Кай. Энийг хийгээч. А энэ бас нөгөө кино мөн үү? За нэмэлт цаг гарсан тохиолдол одоо яг 3-3. Энэ гэхдээ жүжигчсэн хүмүүс угаасаа юм кино үдээ үгээсээ. 2 оноо авсан дээ. Хожих байгаа. Алсын цаа шийдэлт амжилттай болгоо шууд жижи. Доороос бол ороод 2 оноо авах. Кай хамгаалсангүй. Яа. Шууд дуусгайлаа. Кай. All right, Dennis Rodman shoots for the win. Bad way. За Кайн чөлөө. Сая таних бол нэ нөөс юм шиг тажиж байгаа хэрэг. Сайн шийдэл. За шилжиж дууслаа. За Одоо оноо авсан шууд ож. Доош шахаж гин. Хамгаалж гин. Гара дэшээ Кай. одоо хийв шууд дуусаа. За одоо манай Кая дотор байдаг хамаг юм аа л унших хэвээр доо. За дуусаа. Цагийн манай дараагийн уучраа маань дууслаа. За сэтгэл ямар байна? Юу болов? Aaron сая тийм клач аим сони эвгүй шийдэл хийгээл тэрнээс хойш тэгэл би
Юу болоод байгаа ойлгохгүйсаа дуусчихсан юм. Яа дүүдийн сашрын юм бро. Ядарч байна. Одоо дараагийн оролцогч нар чинь гоц мөргөөд гараад ирсэн байгаа. Одоо ядрааг байгаа. Тэгээ ядрааг байгаа. Тэгэхээр Гоц мөргсөн би байна. За ингээд хэдүүлээ тэмцээн өргөжлүүлцгээе. Ингээд дараагийн дулаан мөнхлөөгийн өдөөс азаа. Гэхдээ болоогүй. Та бүхэнд завсарлага Бас рекламтай. За одоо тэгэл рекламыг үзээд та хэдүүлээ. Уургаар айгүй өндөр тийм одоо бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр ялангуяа Славагийн зүгээс яг одоо бол оюунлаг хүүхдүүд Слава хэрэглэдэг гэсэн утгыг хэрэгжүүлж байгаа. Оюунлаг хүүхдүүд Слава хэрэглэдэг. Монголын оюун ухааны системийн захирал Мен баг рекламыг хийх юм шиг. та нэг видео Гримикс хэр тоглолт юм бэ? Гримикс тажгүй. Надаас баг сайн шүү дээ. хөгжүүлэх талаар нэлээд ярилцсан. Тэгээ та бүхэн тэр видеог бас үзхийг хүсэж Өөрөө орсон болоос нэлээд сайн тоглолт байсан. Тэр үлдээч. За энэ бөмбөлөг дахиа байдаг. Тэгээ дээрээс нь юм шаржигнуур дахиа байгаа. Довон агуус. Эднэр чи юм стаминагүй хүмүүс байсан юм уу? Guys, we are content creators. 24/7 хараал зүг компьютер ярьж сууж байгаа хүмүүст ямар атсных нь стамина авах вэ? Ингээ янз янзын дахианууд байдаг. Би та хэд дандаа санал болгодог. Славаг одоо хоолныхоо оронд хэрэглэж болно. Эсвэл хоолтойгоо бас холиод хэрэглэж болно. Оюун ухааныг болон бие бэлтрийг хөгжүүлэхэд. Гэхдээ яг тэгээд энэ дэр ингээ харж байхад нэг 5 минут тоглолцоод хилаагаа дэлж явах утгагүй л дээ. Бүртийн адил Слава байла. Тэгээ хэдүүлээ ганц хоёрыг мэдчихэд видео өргөжлөлцгээе. Нэг эсрэг нэг амар тренинг яг үнэ. Сайн мөн намайг мөнхлөө гэдэг. Маркетингийн менежерээр ажилладаг. Хажуугаар нас контент бүтээдэг, YouTube хийдэг. Сагсан толтой уртай. Гэтэ яг тоглох гэвэл арай өөр асуудал л та. За сайн намайг Азаа гэдэг. Урд нь YouTube-ийн контент хийдэг байсан маа рандом шийдсгээд удахгүй контент хийж байгаа гэдээ оролцож байгаа шүү. Цагш ус тоглодгоо. Ерөөсө баг тоглодгоо. Хизээ шамын сүл тоглосон юм байна. Энэ залууг надад юм кино ярьдаг л гэж яриадсан юм да нэг хүн. Өмгч явахгүй бараг бодож байна. За ингээ дараагийн учраас мөнхлөө. Оо. Ер нь ингээ 5 That shot was way off dude. Миний бодлоо гораас нэг 2 оноо аваад зүгээр санагц шилээд. Би ингээ хасчихвал ямар ч найд авахгүй дараа л мал. Найраа байхгүй одоо ингээ тий. Баса манай тийм цомхон шууж болохгүй. Шууд юм уу те. Тэгэхээр боломж Жахгүй. За оноо авъя. Энэ хоёр айгүй Амар дуурсан. За энэ торгуулийн шийдэлттэй дөрөв бас айгүй тийм оноо ахвалж чинь тий. заавтай. Тий. Энийг нэг хийх хэрэгтэй. Тэгэхээр тоглохоо ер нь бол гүйцээгээл энэ дагаад хамгаалъя. Хоног алдаа гарч торгуулийн шийдэлтэйгээд бас оноо амархан. Step back. Дундаас шийдсэн. Яа. Вахтай. Кросс. Дундаас шийдсэн. Яа. Бадгаа. За яг үн ойрхон л Дата тоглосноо яваа да. Онооны хасцаа идэг юм бол 0-0. 0-0. Бараг 3 бай тоглосон байгаа хаа энэ. За нэг оноо авчихад бараг болох юм шүү дээ. Залж ороод хий. нэг оноо аваад тэрийг хамгаалч нь бол ерөөхдөө бол тэгэл Оо. Back shot boys. ер нь тэнцэхгүй дуусах айгу зүгээр юм байна. Эхний тоглолтууд дээр тэнцчингүүд нэг дараагийн цаг байхгүй юм шүү дээ тоглолт болохоор амьсгаатай за улам яа. Тэгээ хоёр дахь тоглолтын дээр хэцүү болчиход байна. Энэ open lay-up хийх болохоор хажихгүй л дээ тий. Юу вэ? За баац нэ. За баац шууд ялах хэрэгтэй. 7 6 5 Даса. гахалтай тоглолтоо. За манай юу болов ер нь одоо. Ер нь артай тоглолоо. Тэгээ өнөөдөр шийдэлд орсонгүй. Хүл өмбөг үзэж байгаа юм шиг л байлаа. За баяр үргээ. За хэдүүлээ тэмцээнээс үргэлжлүүлцгээе. Дараагийн дулаан Джейсны эсрэг Биги. Хоёр найз таарсан. Тэнд юун дээр хамгийн дажгүй тоглолтог хүмүүсийнх нь хоёр нь энэчээ зогсож байна. Биги айгуу сайн юм билэ. Джейсон бас айгуу дажгүй юм билэ. Сайн бацсан наа би. Тэгээ Биги нь бол арай илүү юм билэ ер нь. Бүжгийн багш, бүжигч тийм залуу байна. Цагс тоглох амар. Биги өтер чи зодтолчихсэн шүү дээ guys. Хотлоо яриад байгаа. Тэгээд яг Джейсон Биги хоёрт өмнө нэг муудалцчихсэн. Тэгээд эрэгтэй хүмүүс бичлэг нь байгаа channel дээр. Тэгээд яг эрэгтэй хүмүүс нэг муудаад би нэг үзье ядад нэг хол явах шүү дээ. Тэгээд юу байна андаа гэл тэгэл өнгөрсөн шүү. Тиймэрхүү нэг асуугаад байсан хүмүүс стрим дээр нилээ их асуусан бүр Биги хоёр яв гэл. Nothing happened guys. Юу л болов гэж тээ. Наач цаанчаа хүмүүс шүү дээ. Тэгэл ямар ч тач тэгэл үдцгээе. За наа бэлгээ гэдэг хүмүүс ер нь бол Джейсон гэж мэддэг. YouTube дээр бичлэг хийдэг, хөжилдэг тийм зал байгаа. Энэ бас ингээ юмны суглаа гэдэг нь сонирн баг шүү. Ингээ ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой хүмүүс тараад ирдэг. Тэгээ манай энэ хоёр бол яг энэ контент креатор дундаа айгуу юу юм бэл. Тэгээ чүгдээ орж ирсэн. Финал таарсан болов гэж бас бодож байна. Энэ хоёр ч одоо хоёулаа нэлийн тоглолт. Тэгээд ялангуяа хөдөлгөөн хурдан. Айгуу хөдөлгөөнтэй бас. 3-аас байхгүй. Овон шидэлтэй байгаа даа. Овон шидэлтэй байгаа. Дахиад 3-аас.
За биги цэвэрлээ доош орсон. Оо, reverse layup. Яа энэ ч ямар хурдан юм бэ харахад тэгэхээр. Одоо аваа нэг сакс үзэж байгаа юм шиг болчихно гоо. Хурдан байна. Шитсэн. Side step mid jumper. Биги доош орсон. Ураас юу шууд дуусна. За эндээс бол ямар шийдвэр гарах нь харъя. Ураа шийдсэн. За одоо биги аваач шийдчих байхад. дуусгараа. Оролт гэж байна. орсон. N1. За хийвэл шууд дуусах юм шүү дээ. Яа. За үнэхээр. Шууд. Яа, барьсан 3-аас. Яа. Биги дундаас шидсэн. Яа. Новицки. Okay, let's jump first. Тэ. Bro, stop hating on them, you know. Тэр хөдөлгөөний буцаагаад хийсэн. Амжилтгүй. За 3 шидэд яа, алсаа шидсэн. Яа. За өгн 5 оноотой 1 оноо авчихад дуусгараагаад. За дууссан баха. Энэ ингэж дуусдаг санагдчих. 3 шидэх шийдвэрийг гаргасан. Let's go. Хоёрыг би үгүй нэг сүлд таарсан бол гэж бодлоо. Тэгээ юм суглаа гэдэг юм сониндээ ингээ шууд хоёр найзыг шууд ингээ тааруулчихж байгаа байхгүй. Хоёр хамтгийн хүн ингээд Нэг зүйл тааруулчих гэж таастай. Сайн амрахгүй бол одоо юм дараагийнх чинь одоо амарцсан хүмүүс. Not hating, just saying, dude. Commenting is hating, you know. Харин тийм ээ. За баярлалаа тэгээд гой тоглолоо. За let's go. За манайха түр За манай хоёр бол найзууд юм шиг нэг таах. Жижигхэн power bank байгаа байхгүй юу? Энэ болохоор юм Transformers-ийн зурагтай. Тэгээд ийм авсаархан юм power bank байгаа. Тэгээ энийг бол ер нь хааж явахтай ашиглаж. Тийм ээ, Grimix реклам. Энийг хараа. Одоо өнөөдрийн одоо танилцуулах одоо үнэхээр гол зүйл бол энэ байгаа байхгүй юу? Энэ одоо сакстай яаж холбогдож байгаа вэ гэхээр ийм чихвч байгаа. Тэгээд хамгийн гол онцлог нь саксаар хичээлж байгаа хүмүүс ямар нэг спортоор амар рекламын амар төвлөрч үзэж үзтээ. Яаж юу гэхээр одоо чих рүүгээ зүгээр ингийн чихвч бол ингээд унаад идэж штэ ихэнх чихэн дээр. Энэ болохоор хажуу талдаа ингээд зүүчин. Тэнгүүд одоо ямар нэгэн хөдөлгөөн хийж яхад бол ерөөсөө унахгүй. Тэгээд одоо ингээд сакс максаар ингээд хичээлж яхад те. Ингээд бөмбөмбөө шидэж яхад бол ямар нэгэн асуудал байхгүй юм байна. Тэгээд дээрээс нь дугуй мууган яхад бол ямар нэгэн асуудал байхгүй юм чихвч байна. Transformers-ийн одоо ийм загвартай ийм чихвчнүүд байгаа. Гэхдээ зөвхөн энэ чихвч түрүүний power bank гэлтгүү дагалдах хэрэгслүүд Grimm's chest болон Techno Zone-ийн бүх салбаруудаар зарагдж байгаа. Тийм болохоор та бүхэн иймэрхүү зүйлсийг сонирхож байвал тухайн дэлгүүрүүд рүү дочлоод үзээрэй. Ингээд дараагийн дулаан ялалтыг байгуулж гарч ирсэн Опононыгийн өдөөс гоц мөргөн гарч ирсэн Тэн. За амар тэнэ. За сайн байна уу? Тэнүн гэдэг SJPs багийн ерөнхий менежер ажилладаг. Тэгээ саксон өнгөтэй холбож одоо энэ кодыг хийж аваад маш их баяртай. 10 жилээс эхлээд ерөнхийдөө тоглосон. Тэрнээс хойш ер нь тогтмол хичээлдэг. Саксон өнгө гоё тоглоцгоё, хөгжилтэй байсгая л гэж хэлээ. Тэнэ ер нь дажгүй сайн тоглолт юм лээ. Гоё тоглолт юм л. Опононы 3 Опононыгийн шийдэл амар ингэ. За ингэ шидэхгүй ингэ нэг шууд гинт. Энд ч одоо нэг левч. Гэхдээ амар ондог те. Хүүхдийн сэтгэл шиг Борос ороод гарч ийна. За манай өнөөдөр манай хүний шийдэлт ер нь нэг ороод гараал юм да. Сая хоёроо яг. Энэ яс нэг хамгаалахгүй байгааз тоглосон. Тэгэхгүй л урд нь очиод гараа өргөөл зогсоод зогсож шүү дээ. Хоёрын тогложойг харсан чинь ер нь амар хурдан байна. Бусдаасаа. Манай бусдын одоо хөдөлгөөн жоох юм удаан хоёр их бүр ингээ амар яг сагчдыг үсэж байгаа юм шиг. Йоо, за хожигдлоо тэнэ. За хэцүү байдалд орсон. 2-0. Цаа шидсэн. Тэнэ ингээд шидэлтүүдээ алдаад байгаа зүгээс суу шидэлтүүдээ. 3-аас. Яа, сайн орсон. Тэнэ яг саяны стейтментийн хариу сүлд гарна. За 3-аас шидсэн. Завж. Бананы 3-аас. Яа. Апоныг хамгаалахгүй байгаа тэр шидэдсэн бол. 2 оноо гэхдээ амар давуутай юм байна. Яаж 2 оноо шууд хийлтэй үзсэн юм байна те. Би өстө ядран байж нэг 3 оноос ч 2 шидэ барьчихдаг. Алдаатай. N1. Чөлөө шидэлт. Бэн. Яа. Тасалсан. Шууд давтлаа. За 3-аас шидэхээс одоо өөрөө арга болсон баг. Бананы 3-аас. Яа. Энэ ороод байлбал апа хожиж хожгоор байгаа. Байх гээд байна. Тэний кази 3-аас. Ээ бол. 3-аас авсан. Яа, сая. Нүүл үг сонирхолсон. Бэн. За дуусгая. 3-аас.
Би тэнцээ нэг жоохон өгчиг юм ингээд атигаас ууц ингээд суугаад их юм. Нэг жоохон ингэж суух хэрэгтэй байна те. Дараа нь бичлэгэнд оронгод. Камер доошлуулъя. Камер юм хааж байна уу? Камера нэг болондоо тавих уу? If you want. За манай уучраас гоё байлаа. Тэгээд Опононы бас 3-аас бол шидлээ штэ сая. Ядруу ер нь юу болов? Назаа үснэ. Тэр назаа үзэл тоглож гэж бодлоо. Тэгээ гоё байлаа. Ямар ч шууд ихний тоглолтыг хийлээ. Тэгээ бас хүмүүсийг харсан амар их ядарч өөрөө гарч бас жоохон ядарчлаа. За ингээд манай ээлж нэгэн уучраа маань дууслаа. Хэдүүлээ тэмцээнээ өргөжлөө. Тэгээ нэг эсрэг нэг төр ерөөс юу юм бэ? Гоц мөргөгч төвшөө. Харин түүний эсрэг гайхалтай ялалтыг байгуулсан J-Woo. Намайг төвшөө гэдэг би зураач контент креатор. Такс. Төвшөөс нэг тоглолтгүй юм биш. Хамгийн сүүл MBK-тэй тоглосон. Зөөлөн тоглоорой. Би муу тоглолттой өргөн шүү. Төвшөөгийн эсрэг J-Woo гэж байгаа. 3-аас. Манай хүн түрүүн бас гайхалтай ялалтыг авч тэмцээнийг үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ яг нэг сул тал нь Стэл агрыг хэлдгэр өглөө яслаа явбаа. Оо. нэлээ халж байгаа харагдсан. Төвшөө тэгээд яг тоглолт сурж байгаа юм амар хөдөлгөөн сайтай юм билээ. Тэгээд яг мид жампрууд нь айгүй юу. J-Woo. Оо. Яг одоо энэ барантаатай энэ бодогны өнцгөөс амар шийддэг. Төвшөөгийн дундаас амар шийддэг юм тий. Аюултай харцгаа. J-Woo. Яа, дааж орохгүй юм да. Төвшөө 3 дундаас 3-аас л шийдэхгүй юм. Дундаас ёо яар аим шийдэх би яг энэ шийдэх. Яг саяных л амар байгаас тий. Нэг газраасаа яг л адилхан шийдэлтэй тий. Зараад тий. За одоо нөгөөдгөөсөө дахиад нөгөөдгөө хийх гэж. Энэ J-Woo амар кино шиг байна. За доош орсон. Саяных кино биш үү чи. За стил илүү байгаа гэхдээ оноо илүү. Хойноос нь тасалсан. Яа J-Woo-га яг төгсгөл л жоохон болохгүй. Яг нэг хурууны цацал жоохон болохгүй гэдэг. Уг нь бол яг хөлний ажил гоё гоох. Доош ингээд орчиж байгаа хөөх. Дундаас. Яг энэ бодогны баруун гад цэг юм биш тэр. 3-аас. зүүн гаднаас юм уу? Ерөөсөө аллан цэгээс шийдсэн. Яа жоохон дутсан байна. Ялчгүй ядарч. Яа. За 5-0. Пятнер. За уусаал ядарч л байгаа л да одоо хүмүүс. Би ер нь уусаа ямар ч стаминаг болчихжээ. Яг шидэд оруулж харж байгаа бас суглаад нэг очих бас. Амар чухал. Тэр амар чухал. За ямар ч юм тэмцээнээ өргөжлүүлцгээе. Манай өнөөдрийн видеоны спонсор. Би дараагийнх дээр надад төвшөөтэй тоглосон сайн төвшөөтэй. Байгалийн эрдэс тус Aquasi. Yay, Gramix реклам. Чатан дээр Gramix реклам спам байна уу гэсэн. Гоё өстэй. Бэрэнд орох юм бол ангиара надтай хамт Universal Studio руу аялна гэж бодсон. Хоёрдугаар бэрэнд орох юм бол ангиара найрамдал цуслан дамрын штий. Гуравдугаар бэрэнд орох юм бол Aqua сууцгаая. Ангиар хурцуулах хэрэгтэй болно гэсэн штий. Тэгээд болоогүй. Оролцсон бүх сургуулиуд бэлгэлээ гэж бодлоо. Йоо. Миний бөглөө. Яг одооноос эхэлж бөглөөгөө цуглуулаарай. Aquasi эрдэс тусна CU JS25 номын супермаркет Carrefour зэрэг бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. Дараагийн тулаан өмнөх тулаандаа 1-0-оор ялалтыг байгуулсан Азагийн эсрэг стример Нё. Сайн оргил хийдэг. Тэгээд YouTube-ээр стрим хийдэг нэр маань болонгууд Нё. Айгу хайртай сакс гэдэг спорттой айгу их тоглолдог байсан. Тэгээд сүүлийн жил Бро. гараа ухсаж их жоо хайчаад байна да. Өрсөлдөгчд маань амар л хүмүүс. Чи чадахгүй байж хайчаад юу олон юм ярих вэ? Харах зэрэг. Тэгээд амжилт төсөл гэж хэлээ да. За Миний подолох гоё бас компьютер. Азагийн эсрэг Нё. За Нё бол өнөөдөр бас шидэлтэй байгаа харагдчихсан. Аза 3-аас. GG guys, we're gonna lose. Стил илүү байгаа 2-0 байгаа даа. Ер нь угаасаа энэ бөмбөнд ирнэ хөнгөөлнө гэдэг яг цагаана стратеги амар нэрийн ашиг хөдөлтөй байгаа ч тийм. Тэгэхээр энэ Аз Хамгаалахгүй шидэл энэ. 3 цаг. Ой, we're back boys. Let's go. Аль хоёр. Тэр нь мартчих авсан аал 3. Яа, Нёгийн доош орлох гоё юм да. Шууд салж. Хоёр алхам за одоо амжилт хийж байна. 3-2. Шот. Яваад байна. Явалт хийсэн. Яг ч аргагүй л сакс барыг тоглодог ш хүмүүс. Атхоно. Нё, Аза 3-аас. Опа. За хурц. Би сая ярин содоохын дээр тоглолтыг харчаад ингэж урд ядраад байгаа бах та гэж. Гэтэ тэр хоёр арай урдын л ядарсан баг та хоёрыг боддог. Бастаад байгаа шүү дээ. Цэвэрлэн шүү дээ тий. Ороолохгүй шүү дээ.
Хамгаалахгүй шидчихнэ. Йоо. За ямар ч ийсэн яа бол үнэхээр амар шийд. 3 шидэл 7 хоног гэсэн ерөөсөө. Яа юу болов? Айгүй өрсөлдөгчөө хүндлэл хамгийн их сайн нарилж шагаллаа. За. Шийдэлт тооёсон мэт. Яа би тэр Эхний шидэлт нь хамгийн инээдтэй миний гар ингээд хүрцэн за тэгсэн чи яваа орчтой. Тэр шийдэл үнэхээр амар байсан. Тэгээд энэ юу болох нь үнэхээр сонирхолтой байсан. Тийм. Гэхдээ ямар ч ийсэн энэхүү тудлаант няа яллаа. Let's go boys. Гоц мөргөж гарч ирсэн цогтоогийн өдөөс гайхалтай нэгэн ялдаг байгууллагад байгаа Биги. Яа сайн байцгаана уу гэмэс Зогтоос айгүй эйгүү тоглолт шүү дээ. Саний төвшөө шиг. Хүрцээ ирлээ. За тэгээ өнөөдөр би маань уулын гэрээ Chef Curry-ийн яа. хамтдаа ингээ шүүх чигээд реакшн гэж урьсан. Гэсэн боловч CTS ирээг болохоор би CTS-ийг орлоо одоо сагсаа тоглохоор боллоо. За миний сагсны зам нь гэх юм бол би багасаа сагс тоглож өссөн дархны хүүхэд байгаа. Сагсанд үнэхээр хайртай. Гэтэ сүүлийн 3 сар бол сагс тоглоогүй. Зүүн хөл жоохон гэмтэлтэй байгаа. За тэгээд бүтэнд амжилсан намайг дэмжээрэй. За ингээд цогтоогийн өдөөс Биги за энэ сте амар тоглон болно. Давуу тал яг Биги бол мэдээж жоохон хурд хүч илүү. Гэхдээ цогтоо амарцсан байгаа. Йоо ширүүхэлж. Маа цогтоо ч амар шүү бас. Энэ үзээрэй. Ой. За энэ хоёрын Хөл нь өвчтэй гэсэн л амар контакттай тоглож байгаа зү. цогтоо доошоо шахсан. Дундаа шиддэг ингэж байгаа. Эй. Алтаа. Хойноос нь түлхээд тах шиг байна. За яг л түрүүний юм дахиад болох гээд энэ да. Болох гээд энэ да. Олон дэс нэг фейк. Яа. Йоо. Fairway гэдэг шүү дээ guys. Даашаа. Яа хамгаалтай энэ хоёр амар үзчихин да яа. Хамгаалт хамгаалтай. Ядчих Бигийн тэр макныг хажуугаар мөөм зөөм нь харагдаад бас. Цогтоо эвгүй. Амар энэ хоёр темптэй. Цогтооч даашаа тамирч байгаа. Доошоо хүлээс нөө. Цогтоо нэг 20 кг хүнд байсан бол амар ингэж бөксдөж тоглолт шүү дээ. Хойшоогоо залж орж иж. Тэр нь айгүй. Гурвас. Багтаа. Тэнцүү энэ да энэ ч. Нэг амар олохгүй гэж гисэн яг амар чинь. Яг гой үзүүр штэ юм. Тий. За амарч байна. 10 гарах. За яг зарахгүй л ингээл 3 сар тоглоо. Газ та. Хүмүүгээр шууд ирээд. Уг нь энэ дэр би тоглохгүй гэж дутсан. Өөрөө би муутай. Йоо. За Биги хүлээж ажиллагаа сайн. Доошоос алтай. Тайм аут. Техник. Болдог байсан юм уу? Бэт юм байна. Таймтай шүү дээ. Таймтай шүү. За ингээд тоглолт маань үргэлжилсэн. Биги доошоо шахсан. Яа. Хоёр цогтоо минь гимтчихвээ те. Яа за үлэн. Яа. За Биги 3-аас зай өгсөн. 3-аас байхгүй. Цаад өөрөө авах боломжтой. Гарчээ. Сүүлийн тоглохоо хийх шийдсэн байна. 6. Энэ орчвол амар ордог үлээ юм чи. Арайгаа. Тэр би яг тийм алей царай гаргаад идэв what the fuck. Яраг гэрэт. Энэ ордог санагдаад байгаа юм. Энэ гингис тоостдаг. Хоёроо ямар амар тулаан болов одоогийн байдлаар гарсан ер нь бол Биги гоё тоглолт юм лээ. Ядарч өгөхгүй би өөрөө ингээд болтно ингээд сууж байна. За цогтоогийн сүүлийн шийдвэр юу болчихоо? Уг нь яг баазар яг өөрөө хамгийн сүүлийн моментийг авъя гэж бодож ирсэн. Тий, секунд дуусч байгаа шийдлээ гэж бодлоо. Секунд үлдсэн байсан юм байна. Уул дотроо тоолоод орсон. Тэгсэн чинь яалч 2-3 секундэд одоо юу ч болдог гэдгийг Биги маань харууллаа. Хоёр амар удаан тоглогдсон. 3 2 гэл. За гүчигээл очоо шидэж ороно штэ. Цогтоохтой бол өмнө зөндөө тоглож байсан. Уналттай мэдрэн шидэлт нь амар ихгүй. Тэгээд чадхаараа хамгаалсан л гэж бодчих. Гавраа хөөс. За ингээд манай тэмцээн үргэлжилж явах дундуур 3 шидэлтийн тэмцээн маань 3 шидэлт лөө. Ингээд тэмцээнд эхлүүлцгээе. Энэхүү 3 шидэлтийн тэмцээнд сонгогдсон 2 оролцогч мэрэгжлийн сагсан бөмбөгчөнтэй өрсөлдөх болно. 2025 оны All Star-ын 3 шидэлтийн тэмцээний авраг. Энэхүү тэмцээндээ Энэ ах бол гоё ах байлээ. Игнит Miners багийн тоглогч Зол Жаргал. Биднээс баах юм зааж өгөөдсөн бас.
Ингээд ч тэгэж ч. За тэгэхээр зол жаргал ах маань мэдээж мэрэгжлийн тамирчин болохоор бид нартай яг жинхэнэ одоо бөмбөгөөр тоглохгүй байгаа. Ахын шидэх одоо бөмбөгнүүд бол ингээ янз янзын спортын бөмбөгнүүд байгаа. За жишээ нь бол энд одоо чимээгүй бөмбөг, silent ball. Одоо манай Грэмис чест дэлгүүр дээр зарагддаг ийм одоо тоглоомын бөмбөг байгаа. Тэгээ энэ бол ямар чимээ гаргадаггүй гэртээ залалтын бэлтгэлийг зориулттай ийм бөмбөг байгаа. Яа, Грэмис реклам. Усны сав шидэг байгаа. Aquase гэж байж байгаа. Тэгээ усны сав шидэн. Мэдээж оруулах юм бол бас цаашаага оруулаа л юм. За 3 дахь зэг волейболын бөмбөг байгаа. За волейболын бөмбөгөөр бол мэдээж бас шидвэл бас арай мэдрэмж нь өөр байх гэж бодож байгаа. За харин дараагийн цэг бол одоо ийм бэлтгэлийг зориулттай 2 кг-ийн ийм 2 кг-ийн бөмбөгөөр шидэх бол хаардлага. Жинхэнэ сагсан бөмбөгний бөмбөг байгаа. Мэдээж энэ бол түүний одоо хамгийн гол давуу тал байгаа. Энэ дээр одоо бүх оноогоо аваад 10-20 оноо авсаж болно. Гэхдээ мэдээж юу ч болоо үлээ те. Тэгэхээр энэхүү тэмцээний дүрэн бол оролцогч нийтдээ 5 цэгээс шидэх ба 1 цэгээс 2 дараалж алдах хүртлээр шидэх юм. Ялсан оролцогч 500 мянган төгрөгийн эзэн болно. Манай оролцогч дундаас хамгийн өндөр хувьтай 3-аас шидэж байгаа 2 оролцогч түүнтэй өрсөлдөх болно. Эхний өрсөлдөгч бол Джейсон. Өмнөх раундыг гаргаагүй юм шүү дээ. Хоёр дахь шидэлт. Амжилтгүй. Дараагийн зэгээс шидсэн. Джейс айгүй эвгүй шидэдсэн юм да надад. Шидсэн байдгүй. Дахиад шидсэн байхгүй. 3 дахь зэгээс шидсэн. Эхний шидэлт амжилтгүй. 2 дахь шидэлт бас амжилтгүй. 4 дахь цэгийн эхний шидэлт байхгүй. За дараагийнх нь. За энийг оруулах юм бол боломж байгаа. Гэхдээ эвгүй шиддэг гэдэг нь яг нэг эвгүй харагддаг байхгүй. Сүүлийн цэг. Эхний шидэлт байдгүй. 2 дахь шидэлт байна. Йоо, одоо эндээс амар дрейн гэдэг санагдаад байгаа сүүлийн цэгээс. Хамаагүй шидсэн байхгүй. За дараагийн шидэлт байсан. За ингэснээр дахиад нэг удаа алах хэрэгтэй болж байгаа. Дахин нэг шидсэн байхгүй. За энэ орох юм бол дахин нэг удаа шидэлтээ сунгана гэсэн амжилттай. За дараагийн шидэлт байхгүй. За мен одоо Choke King шүү дээ. Уул нь энэ өмнөх раунд дээр амар шидчихсэн байхгүй. Чул. Эхний шидэлт амжилттай юм шиг алдсан. 2 дахь шидэлт амжилтгүй. 2 дахь хэсэг. Эхний шидэлт амжилттай болсон. 2 дахь шидэлт. За нэг алдах хэрэгтэй байна. Эндээс шидсэн амжилтгүй. 3 дахь цэг. Дундаас ихгүй. Дахиад шидсэн амжилтгүй. 4 дахь цэгээс шидсэн амжилтгүй. Дахиад шидсэн байдгүй дээ. 5 дахь цэгээс шидсэн амжилттай. 2 оноотой нё үргэлжлүүлж байна. Гарна саятайхан гараа явчихад л орчдөг юм даа. Зэд бараг ирнэ гэсэн амжилтгүй болсон. Сүүлийн шидэлт. Энэ шидэлд орох юм бол дахин нэг амттай болох хэрэгтэй. Яг энэ дэр ингэ чокерч байгаа байхгүй юу? Араа нөө яг гарнаас бөмбөг гарахтаа л яг л нэг орохгүй бөмбөг айгу сонин гардаг шүү дээ. Яг л тэгж гараадсэн. Боловч өмнөх раунд дээр би чи 8 хэлээ хийчихлээ. Тэгэхээр айгу арай гайгүй шидэв. Манай зочин оролцогч зол жаргал ахын эхний шидэлд амжилтгүй. 2 дахь нас амжилт. Золоо ах бол эндээс сони юмар шидсэн. Усны саваар шидэж мэдээ. Мэдээж жингээ үед айгу хөнгөн байгаа. За дээрэс нь усны сав бол бараг л орох боломжгүй юм зүйл байна. Тэгэхгүй бол ах жоохон айхтар шидчихэн л дээ. Ингээд волейболын бөмбөгөөр шидсэн эхний шидэлд амжилттай. 2 дахь шидэлт 3 дахь шидэлт амжилттай. 2 оноотой. За дахиад нэг алт ирэх байгаа. 4 оноо. 4 оноо авах уу гэсэн. Сисбари yes. Дахин нэг шидсэн байсангүй. За 3 оноотой явж байгаа. За 2 кг-ийн Йоо. чигсэн баг. Кай энэгээр хийсэн шүү дээ. За ингээд түүний одоо шидэд сурсан саксны бөмбөг гэхдээ Одоо сая 2 кг-ийн бөмбөгөөр шидсэн заяа. Одоо 2 кг-ийн бөмбөгөөр шидчихээд хичнээн мянга шиддэг байсан ч гэсэн гинт ингийн бөмбөгөөр шидэл угаасаа л амар юм байна. Харилцсан байх магадaltaй ихний шидэлт амжилтгүй. За энийг оруулахгүй бол балларна гэсэн алцаа. Тэгтээ бас голцоо оноод байгаа байхгүй. Тэгээд мэдрэмжийг шидэж байгаа гэхэд Чокерчлөө. Чокерсон байна. За ах нилийн гоё шидсэн. Ер нь энэ бөмбөгнүүд ямар юм бэ? Мен бол өстой яриа өгнө гэж гоё байна. Чокерчлөө. Өөр яах вэ? Хоёрдугаар цэг дээрсэн бөмбөг бол айгүй эвгүй бөмбөг байна. Тэгээд энэ дөрөвдүгээр цэг дээрсэн бөмбөг бас эвгүй байна. Хүн бөмбөг шидчихээ дараа яг нэг саксны бөмбөг барай шидсэн чинь нэг жоохон мэдрэмж алдагдтыг юм байна. Тэрийг албаар тэгсэн байгаа. Тэгэхгүй бол энэ дээр ингээд яаж гарч та тэрээс нилээ хийчин те. Тэгэхээр ингээд оролцогч нартай давуу тал олгохын тулд ер нь тэгсэн байгаа. Дүүнэртэйгээ бас энэ шидэлтийн тэмцээнд ороод янз янзын бөмбөгөөр шидэж үзлээ. Тэгээд
Тэгээд сонирхолтой гоё байлаа. Тэмцээний ялагч болсон баяр хүргье. Баярлаа. Хацтай өдөр байлаа. За ингээд Баяр хүргье. тэмцээнээ үргэлжлүүлцгээе. За ингээд манай үндсэн тэмцээн маань үргэлжлүүлж. топ 4 байна. Энд чинь бас топ 4. Яаж ч би энэ чи топ 4 мөрөв болоо яваад гайраад одоо Одоо штэ. ингээд шүүхийн 4 үлдсэн байгаа. За ингээд сэтгэлийг нэг дор авчи. За ер нь угаасаа Тэгээ манийхын явсан групп нь айгүй гайгүй байгаа штэ. Нэг гоц мөргөөд тэгснэ нэг цагаан бодлогтой залуудад тоглоод одоо төвшөлтөд болгож байна. Тийм болохоор хэдүүлээ тэмцээнээ үргэлжлүүлцгээе. За ингээд шүүхийн 4-ийн ихний уучраа. Төвшөлт болгонгод би ерөөсөө шийдвэрлэхгүй зүгээр л ганц бөмбөг нэг оруулах юм бол зүгээр гараа өргөл урд нь зогсоод байж яа л гэсэн тийм зорилготой байсан. Угаасаа дундаасаа шийдгээр хийгээд идэв билээ нүч. Ингээл оноо алдаал хэлтий. За яа шидэн штэ сайн. Яа бас өнөөдөр бол шидэлттэй байна. Сайн шидлээ. Яа. Оно. За 3-аас. Нэгээс. Энэ амар эвгүй шийдэлтэй гэсэн. Лог. Би яг хажуутлаас яг ингэж хийсэн байхгүй. Яг чихнээсээ гэх юм уу. Шийдээ барыг арахгүй шүү. Тэг чи яваа орчтой. 3-аас. Нэгээс. Зураас та тийм Сайн шийдэл бол аз шүү. За тайм. Арай эртөө. За ингээд сурталчилгааны завсарлага хэсэг хормын дараа эргүүлцгээе. За үргэлжлүүлцгээе. Одоо тэгэл хамгаалч шүү дээ. Төшөөг одоо хамгаалж байна. Нөгөө нэг гээгүй хамгаалаагүй. Заалж болно гэж. Нэ гоё хамгаалч. Дундаа шидэх хүнийг ерөөсөө хамгаалах хэрэгтэй. Өө алдаа юм уу сайн. Хүний гар дээр байсан шүү дээ. Яа тавлаа. Нэг шидэл. Угсаа нэг шидэл шүү дээ. Зураас. Ингээд өгөх алдаа авахгүй шүү дээ. Хамгаалцаа. Юу сая Няач хамгаалтаа хийгээд байгаа надад. Төрүүний хачиртай хийчихсэн. За нэлээ ахилж байгаа дараа. Шигтийн амар ахилж байна. Яаж бүр тоглоагүй удацсан. Яаж бэлтгэж хийхгүй. Нөгөө гоц мөргөж орж ирсэн хүмүүст амар давалт тахгүй. Төвшөөч гэхдээ гоц мөргөж орж ирсэн. Ядрахгүй байх учиртай. 3-аас биш дунд. Хүссэн шидэлтэй хийлээ. Доошоо. Алдаа. Нэг шидэхэндээ Чөлөө шидэлт. эсвэл фитнес хийж байгаа зузаарж байна. Байхгүй. Ани хамгаалж байна. Сайн хамгаалж. Эй. Одоо өөрөө хийхгүй яаж ч. Ядралтай юм болж байна. 3-аас. Яа. Цаг идвэ. Энэ арахгүй энэ ардгаас нэгдсэн. 2-1-ээр дуустыг гэсэн. Спойлер алерт. 2-1 юм уу те? Нэг оноогоор илүү явж байгаа. Ууга одоо няа цагаа байна. Яа доошоо орс. Өө суган далаа хийгээч сайдынхаа ёо. За үнэхээр гайхалтай тулаан байла. Гэхдээ хоёрыг үзээд бол үнэхээр ядар. Тэгин штэ. Бүхлүүд нь 5-3 хоног авах болчих. Намаа шидүүлсэнгүй ерөөсөө. Амар хамгаалтай. Тийм дундаас л шиддэг. Тэгээд дундаас шидүүлэхгүй. Ер нь оноо дээр нь гарвал дагаад хамгаалаа гүчил гэсэн төлөвлөгөөтэйс тэгээд төлөвлөгөө амжилттай боллоо. За ямар ч байсан энэ бол үнэхээр стамина шаардсан, үнэхээр амьсгатуулсан тим тулаан байла. Ингээд хэдүүлээ шөвгийн 4-ийнхоо дараагийн тулааныг үцэцгээе. За ингээд шөвгийн 4-ийн дараагийн очраа. Энэ тэмцээний хамгийн гоё тоглолтог хоёр хүн. Тэнэ бол яг чаргагүй гоё тоглолт юм билээ нөгөө. Мэргэжлийн багтаагаас бэлтгэл хийдэг бэлгүү дээ. Тэнэ Казагийн эсрэг биги. За энэ бол нэг юм юу вэ? Хоёул ингээд ярина шүү дээ. Тайлбарлах юм аа тий. Энэ шидлээ, 3 шидлээ. Орсонгүй. Ингээд үү? Өө за ингээд Ингээл үү. нөгөө реакшн хийх. Nice shot. I know man. Одоо хамгийн сайн хоёр шүү дээ. Тэгээ ер нь бол Амар тоглож байгаа. за энэ нэлийн тоглодог. Хоёулаа бас Space League тоглодог тийм үү? Яа, унаа шидсэн амжилтгүй. Бигэд боломж аа. Би доош орох нь уу? Шитгэв үү? Хоёулаа оноо аваагүй юм тий. Оноо аваагүй явж байгаа. Би доош орсон. Алдаа. Нэг оноо гэдэг чинь амар үнцэнтэй болж байгаа зүйл нэр. Би сая шидүүлсэн таа. Тэгсэн дээ. Тий, тэгээд энэ чаддаг шүү Ороод дээ. гарсан. Яа, унаа шитгэв үү? Орох уу? Яа, ямар хэцүү юм бэ? Өмнөөс нэг Кросс код үзсэн. яа, доош. Яа. Йоо, зөв бүгдээрээ копи юм шүү. За зүгээр. Оноо артгүй дээ. Сая контакт хийж оноо биш алдаа авах гэжсэн. Доош шахсан. Энэ ч ямар амар үгтэй. Яа. За орох дургүй байна да. Хоёулаа амар ойрхон зэрэг.
Энэ гэхдээ тэнцүүхэн хүмүүс хоорондоо тоглохоор бүбэг унахгүй байгаа тохиолдол байдаг те. Нэг бол нэг нь унаад эхлэх үл дагаад унахгүй бол унахгүй байгаа л. Хин нэг нь л оруулах хэрэгтэй. За шил маш өндөр. Ой. Өглөө. Ой. Тэнийг шидэл гараас нь гоё гард юм лээ. Яг зэрэг. Амар сайн хамгаалж. Амар хамгаалж ийс амар тулаан гарч 3 бас. Татаа шийдсэн. Сул шийдсэн. За энэ бол айгуу тийм. Оо ээр болдог. 3-9 би биеийн баг хот. Онтэй. Сайн 3-3-ын төвцөө болсон те. Оо 2-1. Хоёр наалаа. Яа. Ийм хөшил. Өөрийгөө гой сулсан. 3-аас 3 шийтгэв. Залах уу? Залсан. 3-аас. Яг энэ шийдэлт нээр юм байлээ те нэг ёо. Оо гэс мөнгө аваад. Цагаан тэнцвүүлэх бол. Тэнийг яг саяны шийдэлт амар одохгүй харагдана гайс. Тэнд айгуу болчихлаа. Дахиад татаа шийдсэн. Дахиад 3-аас. Дуцсан. Тэр бол амар өөртөө тэгтээ 3-аас. За уг ногоон насах шиг болсон дээ өөртөө. Хай. Алта. Яарс. Нэг боллоо. За ганц санаа. За тайм авсан. Энд нэг эсрэг тоглохоор ер нь амар энерги бол бүр тренинг юм биш. За байж байгаарай guys. Тэгэхээр энэ хүү контентийг Yay, let's go. It's the time boys. Агаар спорт центрийнхэнд баярлалаа. Гэтэ агаар гой заал байлээ. Та бүхэн сагсан бомбыг фитнестэй холбоох. Заал нь бол аягүй гоё заал байлээ. Хэрвээ та бүхэн заал захиалгыг хүсвэл энэ дугаар руу, хэрвээ фитнестэй холбогдохыг хүсвэл энэ дугаар руу залгаарай. За ингэж үргэлжилсэн. Бигийн өдөөс 2 оноо юм шүү дээ. Казе. За энэ тэгш одоо шийдээ. 3-аас бигийн шийдэл. Яа, саяны орсон бол бас найдар асах байла. Одоо жоохон хэцүү болсон. Одоо тэр жоохон цагаа байх. Одоо цагаа. Эсвэл гинт ингээд цаг байж байгаа юм шиг дүгээс гэж байгаа явж. Yay. За бүгд салгасан. 3-аас гоё салгасан. 9 8 7 За баасар байна уу? 6 5 Унаа чидсэн. Бадгаа. Жохоо орох дургу байна. Эцэг шидэлнүү. Бадгаа. За ингэ шүүгийн дөрвийн маань сүүлийн учраа ингээд дуслаа. Сая тэгтээ үнэхээр амар тулаан боллоо. Бигийн Alright, it's the time guys. Финале. Төвхий амар ядарсан байсан. Тэгээ дээрэс нь Гранд финале guys. амьсгаагаа бас сайн урьж чадсан. Тэгээ танай ах бол өөдөө сайн шидлээ. Миний одоо ур чадвар гэх юм уу довтолж орж өлөөдөөс бол чадахгүй байгаа юм. Тэгэл энэ жоохон шидэлтэндээ найцсан. Өөртөө жоохон зай гаргаад тэндээсээ холсын цай шидэлтэнтэй л найцсан тоглолт хийчлээ тэгэл яварсан. Хүмүүс ер нь амьсгаад байгаа үстэй guys. За ингэснээр финалд 2 хүн үйлдлээ. Удахгүй финалаараа уулзцгаая. Яа, мен үештэй guys. Финале. Гранд финале. үзэгч дэмжилт байна уу? Жинхэнэ ална guys. Тэний минь юу юм бэ? Нэг сая төгрөг. За ингээд бид боллоо. Let's go. За финал бол За байж. 10 оноогоор тоглоно. 3-аас тань шиддэг. Dude. Шууд давуутай хэлчих байгаа мал за. Ёо. 3-аас. Яа. Минийх унаач. Минийх унуул гоё байхгүй. Гэхдээ ингээд эхэлчихэж байгаа нь эйгүү тий. Одоо сэтгэл зүйн ингээд шууд нэг Шууд эйгүү харчин тий. Яа, яаж ч техник шидэлж шууд авах юм. сэтгэл зүйтэй л байх шүү дээ. Тэрнийх өнөөдөр сэтгэл зүй Баруунаар дайруул дээр. Дараа өргөө явчихна. Эйгүү моментууд үүсдэг тий. Йоо easy. За сайн шидэн яваад байгаа байхгүй. Тэнгүүд шууд ингээд зөрөөд яваад орчлоо ямарчсан. Яа, доошо шахсан. Өө зөвхөн Сайн шиг болсон доо. Хоёр нэг. Тэнийг хийгээч. I'm so bad guys. 3-аас. This guy is shooting at 100% guys. 100% шийдээд байна энэ хүн гоё. Тэрний аха. Гой. Яа, сайн гой сулгашсан. Сая бол step back хийсэн бахад. Step back гэхээр миний шидэл дутдаг байхгүй юу guys. Яг ч ярихгүй ингээд. Зүгээр нэг гадраас шидэнгүүд хүрэн step back ингээд яг хаяадаач гэжтэй ер нь 90% нь дутдаг байхгүй. Зүрээд орсон. Тэрний аха give me a break. За тэр харж байгаа step back гэхээр дутж байгаа яг ингэдэг баг. Bro, this is fucking unbelievable. Би өмнөх тоглолтуудын тэнэг ажаад ангууд нэг
50% шидэдсэн байхгүй. 10 шидэд нэг 5 авч юм уу тэр опо тэр өмнөх биги дээр. Тэгээ тэгвэл баг зэрэг контестад шидэнгүүд нь эргэж гэлсгүйгээд бөмбөгөө аваад гарыг гэсэн бодолтой байсан чинь зүгээр л тим боломж ерөөсөө олддггүй байсан. Барьчлаа. Энэ хүн ихний шидэлтэн дээр нэг чигээгүй шүү. Мамба менталити гэж. Тэнэ өс тэр 3 шидэлтийн тэмцээн дээр нэг ч оруулаагүй 0 оноотой дууссан байхгүй. Гэж оролцсон боловч. Яа ингээ хамгаалцгаар ялч шидэлтсэн байлж та. За Жонк. Ерөөсөө л хараал хийцсэн бөмбөгөө барьж залаа зогсож илээ хойшоо нэг алхлаа шидэл тэгэл Oh my 100%. Ямар гэж чи bullshit нэ тэ. It's fucking 100%. За ингээд манай өнөөдрийн тэмцээний финал маань дөнгөсөө болоод ялагчаа тодрууллаа. Төлөвлөгөө ер нь юу вэ? Амар тоглолт гэдгийг мэдчихсэн. Мундаг тоглолтыг хожихгүй байх гэдгийг ер нь гадарлаа шүү дээ. Гэтэ арайч 0-оор хожигч чинь гэж бодсонгүй. Тэгээ ер нь шидэл гэж бодсон уу? Шидэгээ шидэлцлээ би 2 шидлээ танай шат 5 шидлээ тэгэл дуусчлаа ерөөсөө. За баярлалаа үзэгчтэй. Гар доорох шидлэгээ авах. Тэгвэл би ч төлөвлөгөөгөө хэлсэн шүү дээ. Бас бол та би зүгээр алдах юм бол бүгдийг авна гэсэн зорилготой байсан байхгүй ядарч яхаар. Финал гэсэн тэний касэдэ баяр хүргье. За ингээд YouTube болон контент креаторуудын дунд зохиосон нэгэн эсрэг нэг сагсан бөмбөгийн тэмцээний ялагч тодорч 1 сая төгрөгийн эзэн боллоо. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай манайха хүртлээ түр баяртай. Subscribe хийгээрэй. За нэг ийм л болсон юм да. Remix-ийн бичлэгэнд орсон гэж. Тэгээд яг уу ер нь бол өөрийгөө гэс хожигдоод тэгээд гэрлүүгээ эртгээ харьяа гэж бодож ийсэн. Тэгээд тэгс яг үүндээ нэлээд хол яваад финалдаж юу ч болоод гоё. Би өөртөө итгээгүй. Гэхдээ тэр групп дээр Биги Мигитэй эртгэн таарсан бол манайд финалтах голсон. Биги миний групптэйсэн бол би Бигиг хожихорог байсан баха. Надаас би ер нь яг тэнцээ third best player нэс юм болоо. 3 дахь сайн тоглогч нэс юм болоо. Группи яаж яндаа гэж бас байна. Тэгээд 2-т орлоо. Шиддэг дээрэж 2-т. Нэг эсрэг нэг дээрэж 2-т ерөөс.